Бүхний өдрийн амар амгалан айлтгая. За айлтгата тэмцэх газраас үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төр төрийн бас байгууллага, хувийн хөвшил, за хэвлэл мэдээллийн байгууллага иргэдтэй бол нэгт хамтарч ажиллаж байгаа. За үндэсний хөтөлбөр айлтгата тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 онд батлагдсан Улсын их хурлын 51-р тогтоолгоор батлагдсанаас хойш даруй одоо 4 дахь жилдээ хэрэгжээд явж байна. За үндэсний хөтөлбөрийн нэг зорилт бол энэ төрийн худалдаа авах ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах. Ялангуяа одоо цэгц чудраг байдал, захим хяналтыг бий болгохтой холбоотой захим худалдаа авалтыг 100% захим худалдаа авалтад шилжүүлэх тухай энэ концепцийг ноутбукийн микро яаж ажиллаад нөгөө хурд авах гэсэн чинь болтгоо. За. Тэгэхээр үндэсний хөтөлбөрийн нэг зорилт нь одоо яалтчгүй төрийн худалдаа авах ажиллагааг ил тод нээлттэй байх энэ асуудал руу чиглэсэн байгаа учраас бүх төрийн байгууллагууд худалдаа авах ажиллагааг ил тод нээлттэй болгох, ялангуяа захим шийдвэрлэх талаар бол тодорхой ажлуудыг хийж ирснийг бид нар мэдж байгаа. Үүнтэй холбоотойгоор бас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуульд өнгөрсөн жил сангийн ам толгойлж төрийн өмчийн боловс төсөөлтийн газар хамтраад ингээд холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан нь ялангуяа одоо энэ авилгатаа тэмцэх авилгаас өрсөн сэрэг чиглэлд том одоо хөшүүрэг дэм болохоос ийм заалтууд бол орж ирсэн байгаа. Тэгэхээр үндэсний хөтөлбөрийн дагуу бид тийм ээ тодорхой одоо судалгаануудын ажлыг хийлгэх, мониторинг хийлгэх, юу нь болж байгаа, ямар ажлуудыг бид нэр бас өөрчлөх, сайжруулах шаардлагатай байгаа юм бэ энэ төр гэдгийг бас тодорхойлж ажиллах бол одоо зайлшгүй байгаа. За үүнтэй бол холбогдуулаад бид бас нээлттэй нийгэм форумтай тодорхой ажлуудыг бас хамтарч хэрэгжүүлж байгаа. За үүний нэг нь өнөөдрийн одоо бидний хэлцүүлж байгаа төрийн болон орон нутгийн өмч, төрийн болон орон нутгийн өмчид уул уурхайн компаниудын худалдаа авах ажиллагааны ил тод байдал гэсэн юм судалгаа байгаа. За бас нэлээд тодорхой хугацаанд бас цаг авч энэ судалгааны ажлыг хийснийг бол бид мэдж байгаа. За өнгөрсөн онуудад ч гэсэн бид нэр нээлттэй нийгэм форумтай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тухайлбал одоо эцсийн өмчлөгчийг тийм ээ ил тод нээлттэй байлгах, зарлагтай холбоотой асуудлуудыг бас авч үзэж тодорхой одоо ажлуудыг бас үр дүнтэй хэрэгжүүлэхэд бас төхөн болохуйц ийм тусалцаа болохуйц ийм ажлуудыг хийж чадсан гэж хэлж болно. Тэгэхээр сангийн яам, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, төрийн худалдаа авах ажиллагааны газар гээд яг энэ чиглэлийн ажил эрхэлдэг, асуудалд хариуцдаг байгууллагууд бол бодлогын хүрээнд бол бас хийх ёстой, байх ёстой тийм ээ эрх зүйн орчин бүрдүүлэх, дүрм журмыг батлах ажлыг бол хангалттай хийчихэд байна. Тэгээд одоо засгийн газрын түвшинд ялангуяа яам агентлагуудын орон нутгийн тийм ээ худалдаа авах ажиллагааг бас зохих түвшинд шин шатанд бол гаргаж ирж тавих энэ ажлыг бол үр дүнтэй явуулж байна. Харин төрийн өмчид болон төрийн өмчийн оролцоотой орон нутгийн өмчид бол орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хувьд бол бас өнөөгийн тийм ээ нөхцөл байдал төдийлөн одоо ил тод байдлыг тийм ээ шаардлага хангахгүй, за зарим асуудал дагуулсан тийм ээ үйл ажиллагаанууд болоод бас хил ам дагуулад бид нэр тэндэн зохих түвшинд бас зөвлөмж өгөөд шаардлага өргүүлээд ажиллаж байгааг мэднэ. Тэгэхээр төрийн өмчид болон төрийн өмчийн оролцоотой орон нутгийн өмчид бол орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн худалдаа авах ажиллагааг бол бид нэр одоо бусад яам агентлаг орон нутагт бид нэр энэ ажлыг яаж хэрэгжүүлж бас өөрчлөлтийг тийм ээ шинжилтийг хийж чадж байгаатай адилхан энэ үйл ажиллагаанд бас татан оролцуулах шаардлага байгаа. Ийм ч учраас энэ судалгааны дүн өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа, цаашид яах вэ гэж бид нэр юмаа ярилцахад асуудлаа тодорхойлоход их дэм болохоос байна гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ ил тод нээлттэй байдлыг хангахтай холбогдуулан худалдаа авах ажиллагааны ялангуяа уул уурхайн компаниудын худалдаа авах ажиллагааны ил тод байдлыг ямар байгаа юм бэ гэдгийг сонсоод бид бас зохих түвшин цаашдынхаа хамтын ажиллагааг тодорхойлж чадна. Тийм хэмжээнд ч гэсэн хамтарч ажиллах боломж байгаа гэдгийг бас хэлье. За манай өнөөдрийн энэ хэлцүүлэгт бас оролцогчид сайн асуух асуулт энэ төр байвал сайн тэмдэглэж аваарай. Манай өнөөдрийн хэлцүүлэг дээр сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга энх бол дарга оролцож байгаа. За мөн
уурхай хүнд үйлдвэрийн яамнаас ч гэсэн төлөөлөгч байгаа. Төрийн захиргааны удирдлага газрын хуулийн хэлтсийн шинжээч одоо мөнх хоёр оролцож байгаа. За худалдаа авах ажиллагааны хоёр одоо албан тушаалтад оролцож байгаа. Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын цэрэн самбуу дарга чинь цахим худалдаа авах ажиллагаа мэдээллийн технологи хэлтсийн дарга байхаа. Цэрэн самбуу дарга оролцож байна. За мөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Баяр Эрдэнэ бас та бүхэн мэдээлэл өгөхөөр хүрэлцэж ирсэн байгаа. За сангийн яамнаас Батцул дарга бас ирсэн байгаа. Худалдаа авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга бас санал хэлж мэдээлэл бид бүхэнд өгнө. За мөн компаниудаас төлөөлж худалдаа авалтын үйл ажиллагааны сайн туршлага хуваалцахаар Эрдэнэс таван толгой офицер компани худалдаа авах ажиллагааны хэлтсийн дарга үүрэг гүйцэтгэгч Отгон Жаргал хүрэлцэн ирсэн байгаа. За энэ тухайн одоо салбартаа ажлаа асуудлаа хариуцсан удирдлага албан тушаалтнууд, мэрэгчлэтнүүд, шинжээчид оролцож байгаа учраас та бүхэн судалгааны дүнтэй одоо сонсоод тодорхой одоо санал дэвшүүлэх, саналаа хэлэх, энэ хүмүүсээс асуух асуулт энэ төр байвал бас хэлээрэ гэдгийг нээлттэй үг хэлж явах завшаандаа бас хэлье. Ингээд өнөөдрийн бидний хилцүүлэг бол авилгын эрсдлээс урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод байдлыг хангах, ялангуяа хяналтыг сайжруулахад маш чухал ийм үр дүнд хүргэх хэмжээнд одоо тийм асуудал дэвшүүлж чадхуйц ийм хилцүүлэг болно гэж бодож байна. Тэгээ та бүхэнд хилцүүлэгт амжилттай оролцоорой, амжилт хүсье.